Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн өдрүүдэд Кубус түлш шатгууны хомсдолтой байгаа. За үүнээс болоод жил болгон зохион байгуулагддаг навчин тамхины үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулах боломжгүй болж байгаа. За Кубусын хувьд экспортод бас гаргадаг гол нэр төрлийн олон нийтэд танигдсан брэнд болсон бүтээгдэхүүн яхаа аргагүй навчин тамхи байдаг. За энэхүү навчин тамхиа олон улсын зах зээл дээр борлуулах зорилгоор энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж ирсэн уламжлалтай гэвч бол үүнийгээ зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч Кубын сигар буюу навчин тамхины борлуулалтын дэлхийн монопол эрхлэгч болох Habanos SA-ийн албан ёсны мэдээлэлтэй энэхүү шийдвэр арга хэмжээний өндөр чанарын стандартыг хадгалахын тулд гаргасан гэдгээ мэдэгдэж байна. За энэхүү үзэсгэлэн дэлхийд даяарх навчин тамхи сонирхогчид болон дистрибьюторын хувьд гол арга хэмжээ болдог. Оролцогчид навчин тамхины тариалангийн талбайгаар аялж дуудлага худалдаанд оролцсон гар удлалын сүүлийн үеийн бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой чухал арга хэмжээ байдаг юм байна. Habanos SA-ийн мэдээлэл 26 дахь удаагийн навчин тамхины үзэсгэлэн худалдаа дахин хизээ дараа болох талаар бол олон нийтэд тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Өнгөрсөн жил уг арга хэмжээ дуудлага худалдаагаар өндөрлсөн маш их хэмжээгээр үнэлэгддэг гараар ороосон навчин тамхины багцад 18 сая долларыг нэгэн худалдаа авч төлсөн ийм чухал арга хэмжээ болсон байна. За тус компани мөн өмнө нь 2025 онд 827 сая $, борлуулалтыг хийсэн. За энэ нь бол дээд амжилт тогтоосон тухай мэдээлж байсан. За сүүлийн үед Кубад нүүрсэн түвшний хомсд нь аялал жуулчлал сөргөөр нөлөөлж байгаа засгийн газар зочид буудлуудыг хааж жуулчдыг захилгаан хэмнэхийн тулд нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болж байгаа талаар зарим энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг агентууд аяллаа цуцалж байгаагаа мэдгдсэн. За мөн номын үзэсгэлэн зэрэг хэд хэдэн соёлын арга хэмжээг зохион байгуулахыг хойшлуулад байгаа юм. За энэхүү түлш шатгууны хомсдол үүсэх болсон гол шалтгаан нь 1-р сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Кубад газрын тос зарсан аливаа улсад татвар ногдуулна гэж сүрдүүлсэн. За мөн Вашингтоны зүгээс арлын коммунист удирдлагт улс төр эдийн засгийн шинжил хэрэгжүүлэхэд илүү их дарамт чахалт үзүүлэх басантай. Энэ бол бас холбогдож байгаа юм. За нөгөө төгөөр Венесуэл улсын удирдлагыг Америкийн нэгдсэн улс баривчилж авсан. За үүний дараагаас эхлээд Венесуэлээс ирж байгаа газрын тос болон түлш шатгууны нийлүүлэлт тасалдсан тус улсын нөхцөл байдал бас нөлөөлж байгаа. За Куба улсын хувьд эрчим хүчнийхээ хангамжийн 60% импортлдог. Америкийн нэгдсэн улсын үйл ажиллагааны улмаас тасалдсан газрын тосныхоо ихэнх хэсгийг Венесуэл болон Мексикээс удаан хугацаанд нийлүүлж байсан ийм улс юм байна. За ийхүү түлш шатгууныг нийлүүлдэг улс орнуудыг нь хязгаарлах, за мөн бусад олон улсын дарамт чахалт үзүүлж байгаа явдал нь Кубын түлш шатгууны нөхцөл байдал, за мөн цахилгаан шатгууны хангамжинд нь сөргөөр нөлөөлж уламжлалт арга хэмжээ, соёлын өдөрлгүүдэд зохион байгуулах боломжгүй байдал хүрээд байгаа юм байна.